Сайн байна уу? Дөрөнд хараад байна. Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдрийн бичлэгний маань сэдв бол сахиуснуудын зөвлөгөө. Сахиуснууд чинь танд юу хэлмээр байна гэдгийг хараад өгье. 3 сонголттой. Тэгээд 3 гинжний өнгөнөө сонгож болно, хөдөлмөрөөсөө сонгож болно. Аль нь илүү таныг татж байгаагаа сонгоорой. Эхний гинжийн өнгө бол нийлээгаан буюу чигнэлээгаан. 2 дахь шар, 3 дахь цэнхэр. За тэгээд 1, 2, 3 гэсэн сонголттойгоо бичлэгээ зогсоож байгаа 50 сонголтоо хийгээрэй. Тэгээд таны сахиуснууд танд юу хэлхийг хүсэж байгаа гэдгийг хараад өгье. За нэгдүгээр бүлэг. За нэгдүгээр бүлгийн үзэр руу тэмдэг. За нэг дээр гарсан руу тэмдэг маань дохионы ямар нэгэн дохиог илэрхийлж байгаа руу тэмдэг байгаа. Өтөрнүүдээ хайлаад бэлдсэн байгаа. За танд сахиуснууд чинь одоо тийм ямар дохио өгөөд байна? Эсвэл таныг танд ирж байгаа дохионуудыг мэдрээрэй гэдгийг хүсэж байна уу гэдгийг харъя. Сахиуснуудынхаа өгөх гэж байгаа дохиог ойлгож байна уу үгүй юу тийм ээ. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань ер нь нэлээд тийм ажил жижиггүй бусдад өгдөг, шинэ боломжийг дандаа илэрхийлж яадаг, эрч хүчтэй тийм төрлийн хүмүүс байна. Тэгээд бас нэг иймэрхүү зүйл байдаг. Хэд их эрч хүчтэй хүн одоо сэтгэл санаагаар унахаараа магадгүй нөгөө нэг өмнөх байсан эрч хүчээ одоо алдчихдаг гэх юм уу. Тэгэхээр ингээд таны одоо та одоо ингээл хайр сэтгэлийн ч юм уу эсвэл ажил амьдрал одоо бусдын одоо төлөө одоо ганцхан одоо өөрийнхөө төлөө бас биш, ер нь л ингээд бусдад нэлээд тусалдаг, бусдын сайн сайхны төлөө нэлээд ингээд юм зориулдаг, цаг хугацаа одоо өөрийн материал гэх зүйлүүдэд нэлээд зориулдаг төрлийн хүн байгаад байна. Тэгээ шинэ боломжийг алдахгүй гартаа атгаад авдаг. Магадгүй шинэ боломжуудаа гартаа одоо атгах чаддгүй бол шинэ боломжуудаа олоод хараарай. Таны амьдрал ер нь шинэ боломжууд байнгын л гарч ирж байгаа юм байна. Одоо найз нөхдийн холбооноос ч юм уу зүгээр энгийн одоо зүгээр ингээл одоо та өөрөө орж байгаа хүртэл ингээд таны амьдрал шинэ боломжууд дандаа гарч ирдэг юм л та. Тэгэхээр толгой өдөртөө одоо холбогдож байгаа зүйл нь гэх юм бол та ингээм амьдралтаа одоо гарч ирсэн одоо 2 сонголт шинэ сонголтоор явах уу, одоо хуучин сонголт одоо хуучин дадсан зүйлээрээ явах уу гэсэн ийм сонголтын дунд ирэхээрээ одоо шинэ сонголтыг сонгохгүй хуучин дадсан зүйлээрээ хийх явсаар агаад тэгээд шинэ боломжуудыг жоохон алддаг төрлийн байх гэдэг нь энэ бол хосын ярилцаан дээр одоо сингл хүмүүс мань ч гэсэн хэтэрхий удаан бодож удаан шийдвэр гаргаснасаа болоод шинэ сонголтыг барьж авч чаддаггүй. Мэдээж шинэ сонголт гэдэг нь онцгүй муу сонголтыг хэлж байгаа биш. Одоо таны амьдралд ирж буй шинэ одоо гайхалтай зүйлсийг мэдээж хэлж байгаа. Тэг энийг ингээд мэдэрч ойлгох хэрэгтэй байна. Одоо юмны хэмжээг нь харуулах хэрэгтэй байна. Хэтэрхий
удаан тогтсон нэг байр суурьнд хэтэрхий байнга бусдад өгөөд байвал та өөрөө юу одоо танд өөрт чинь ямар одоо энерги үлдэх вэ те байнга л бусдын төлөө санаа зовоол бусдыг ингэж байвал танд өөртөө зарцуулах энерги үлдэхгүй бусдад олсон эд хөрөнгө эд материалаа өгөөд байвал танд өөрт чинь хэрэглэх зүйл үлдэхгүй мэдээж нэлийн хамт олонсоо мэдээж нэлийн нөхөрсөг төрлийн хүн байна энэ бол ингээд одоо маш тийм даваа талтай гэхдээ нөгөө талаасаа мэдээж нөхөрсөг байж болно бусдын төлөө санаа зовдог байж болно хэмжээтэй байх хэрэгтэй хэтэрхий одоо би угаасаа л ингэж амьдраад ирчээ сурцсан ч юм уу те юм хэмжээнээсээ хэтрээд ирэх юм бол таныг ч гэсэн эргэн тойрны хүмүүс чинь ч гэсэн таныг ингээ байнга нөгөө одоо өөртөөх нь төлөө сэтгэл зүгээ зориулдаг одоо бидний төлөө ингэж амьдардаг гэдгийг одоо нөгөө нэг сүүл рүүгээ мэдэрхээ болно л доо тэгэхээр огт тэгхээ байл гэж байгаа юм биш хэсэг зуур одоо хэсэг үнэхээр хэрэгтэй үед нь тусдын болохоос биш байнгын одоо ингээл тэ нэг амар нэг шаардлагагүй үед нь ч юм уу бусдад өгөөд туслаад тэрний араас ингээд шахалсан мэдрэмжтэй те үлдэх үе магадгүй өмнө үлдээд байдаг байсан бол те тэгтээ яхаа болно ингээл те ингээд тэрний дараа хит их одоо юу гэдэг хит их ингэж явж хагаад мөнгө төрхний тал дээр ч гэсэн нэлээд асуудал гараад сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэлийн асуудалд орохоор биш үү гэж харагдаж байна. Тэгэхээр ингээд бусдад өгөхөө зогсоо, бусдыг хайрлаж, энерж, бусаар цаг хугацаа зарцуулахаа зогсоо гэж байгаа юм биш. Нөгөө талаасаа ингээд хэлж байгаа зүйл нь өөртөө жоохон хайртай бай, өөртөө жоохон цаг гарга тий. Бусдыг энерж хайрлаж, бусдын төлөө бусдад өгнө гэдэг бол нэг талаасаа тий айгүй сайхан ерөөлтэй зүйл. Гэхдээ нөгөө талаасаа ингээд одоо шинэ гарч ирж байгаа боломж гэдэг нь болохоор за та одоо ингээд өөр нэг уулзалтанд яваад очисон бол таны амьдралд илүү өөр шинэ боломж гарч ирэхээрсэн бол та өөр хүн туслахыг сонгоод тэр одоо шинэ боломжоо хатгаж авах тэр одоо зүйл рүү явахгүйгээр одоо өөр зүйлд ингээд яангууд тэр шинэ боломжийг алдчихна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг нэг юм дохио мэдрэмж гэдэг зүйлээ дагаа одоо хүн болгон мэдрэмж гэдэг зүйлээ үнэхээр яг амар сайн ягштал айгуу гой дагаад те одоо юу гэдэг яг өнөөдөр биш байсан юм яах гэж гарваа гэх тийм өдөр байдаг шүү дээ те тийм биш одоо өөрийнхөө дотор байгаа асар хүчтэй мэдрэмж дохио танд одоо ингээд таны сахиуснууд чинь дохионуудыг эрүүлж юм те тэгэхээр ер нь бол нэлээд тийм хүчтэй танд туслахыг хүсдэг, таны замыг зөв тийшин те танд сайхан амьдрал бэлгэлэхийг хүсдэг тийм төрлийн сахиустай байгаа авчиг та өөрөө ерөөсөө юмны хитрхи хэмжээг нь нэгтүүлээд те хит их бусдын төлөө байгаад ч юм уу хит их одоо цаашгаа би өөрийнхөө төлөө явах уу энэ хүний төлөө явах уу юм уу гэж маш их бодсны үзнэр одоо хоёр сонголтын донд айгүй их гацдаг байгаа байхгүй ерөөсөө юмны хоёр сонголт гэж байхгүй яг л одоо тэ таны сонгосон зам чинь зөв шүү тэгэхээр өөртөө итгэлтэй бай тэнд очих уу яах уу гэсэн эргэлзээтэй зүйл ерөөсөө битгий хий яг л одоо тэнд баймар байгаа газартаа бай очих ёсгүй газартаа ч юм уу бусдын төлөө одоо тусалжгүй жагаад араас нь хэцүү хариу аваад ч юм уу сэтгэл одоо яг тийм нэг хүссэн мэдрэмж авахгүйгээсээ болоод өөрөө хит их шаналаад энэ байдлаас олж санхүүгийн дарамтанд орж магадгүй шүү гэсэн тиймэрхүү мессежийг өгч байна. Тэгээд сахиуснууд нь танд маш тийм гайхалтай ирч хүчтэй, маш тийм сайхан энергитэй хүссэн бүх зүйлээ авч чадхаар энергитэй хүн гэдгийг чинь мэдчихээн. Тэгэхээр ерөөсөө танд өгөх гол зөвлөгөө бол юмны хэмжээг нь яг айгүй гой тийм балансын бариад одоо игч биш багч биш бусдад цаг өгөөд өөртөө ч гэсэн тэ хэтэрхий
их биш бус биш хүн чинь нийгмийн амьтан учраас тэгэхээр гол өгөх байгаа мессеж нь ерөнхийдөө ийм байна. Тэгэхээр өөрт ирж байгаа гой боломжийг битгий алдаарай. Энэ боломжийг ингээд энэ ирж байгаа тохионууд яг л таны очих ёстой байх ёстой газараа байгаарай. Хитрхи одоо ингээд яг энэ чигээрээ ингээд яваад байвал савгуугийн асуудал ч гэсэн сэтгэл готрлын асуудал ч гэсэн хэцүү болохоор бэ шүү. Огт бусдад тусал, огт бусдын төлөө амьдр гэж байгаа биш шүү. Зүгээр л хэмжээг нь тааруул гэж байгаа. Юм хэмжээ гэдэг өөрөө маш их чухал те. За ингээд нэгдүгээр бүлгийн уншлага маань энэ хүрээд дуусаж байна. Тэгээд уншлага маань таалагдсан болвол Чигнэл ягаан өнгийн эможи надад үлдээгээрээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд сувгийг маань дагаагүй хүмүүс байвал дагаарай. Тэгээд ерөхий гэсэн гоё сэдвүүдийг аваад ойрын хугацаанд яг мессежүүдээ хүргэхийг маш их хүсэж байна. Тэгээд эхний яг барьж авсан сэдв маань сахиусны зөвлөгөө байлаа. Тэгээд таны харсан даасан сахиус таныг байн гарч байгаа, танд байн тохоо өгж байгаа тий. Энэ бол хязгааргүй шүү тий. Таныг өхөө хөтлийн дэлхийгээс яван явдлын ингээ үргэлжилсээр байх болно. Тэгээ өөрт ирж байгаа тохионуудыг сайн мэдрээрээ гэж хэлж байх шиг байна. Тэгээд эдгээр бүлгийг сонсон хүмүүстээ уншгаа сонсон маш их баярлалаа. Ад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Баяртай. За 2 дугаар бүлэг. Энийг ингээд хязгааргүй болгож тавьж байгаа. За 2 дугаар бүлгийн маань хүзөр Руна тэмдэг. За 2 дугаар бүлгийн рун тэмдэг нь өөрөө энэ бол хөдөлгөөний рун тэмдэг байна. За хөдөлгөөн хий гэж байгаа юм болов уу? Жохон хөдлөөрэй гэж сахиуснууд нь зөвлөгөө өгч байгаа юм шиг байна. Гэхдээ илүү дэлгэрүүлээд хүзүүдээр харъя. Хүзрөө хойлоод бэлдсэн байгаа. За 2 дугаар бүлгийнхэнд нь яг ямар хөдөлгөөн хэрэгтэй байна? Агаар салхин гарч ирүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна уу? Ажил амьдрал дээр хөдөлгөөн хийх хэрэгтэй байна уу? Яг юун дээр илүү хөдөлгөөн хэрэгтэй байна вэ? За магадгүй маш сайхан гэр бүлтэй, амар тайван тогтсон амьдралтай, хайртай хүнтэйгээ ад жаргалтай, амар тайван сайхан хайрлагдаж амьдарч байгаа залуу, хайрлагдаж амьдарч байгаа эмэгтэй зарим нэг нь байгаа бололтой хүссэн амьдралдаа хүссэн амьдралдаа хүрсэн мэдээ зарим үед жоохон нэг юм ажил карьерийн тал дээр ч юм уу жоохон нэг юм ажил амьдрал гэр бүл нь асуудалгүй байхад ажил амьдралын тал дээр жоохон нэг асуудал үүсэх гээд ч юм уу хичээгээд ах чинь ерөөсөө болж өгөхгүй бусдыг хаяа гуух хэрэг болдог, бусдад туслах хэрэгч болдог хаяад ингээ ямар ч юм хийх хүсэл эрмэлзэлгүй болчиход байна л та. За магадгүй нөгөө талаасаа ганц бие хүмүүс үзэж байвал таны одоо маш сайхан гэр бүл хүсэж бодож мөрөөддөг. Тэгээ тэрнийхээ төлөө бас сайхан гэр бүлтэй болохоос өмнө өөрөө өсөж хөгжиж явах гад магадгүй одоо сингл байгаа амьдралдаа олон хүнийг таньж мэдэж олон хүнээс одоо мэдээж уулзаж уулзраа сонголтоо хийхгээ сонголтондоо жоохон эргэлзээд явж байгаа юм шиг байна.
хүсэн хүлээсэн сайхан ирээдүгээ бүтээх болно. Сайхан хань ажил чинь тань дээр ирэх болно. Бүтсэн амьдрал чинь таних болно шүү. За энд ерөөсөө огт бити эргэлзээрээ гэж сахиуснууд нь хэлж гин. Тэгээд одоо яг уу тэ баг залуу байж болно тэ, зарим хүмүүс нь баг байна, залуу байна. Юмыг дөнгөж суралцаж хийгээд эхэлж гин. Сурах хэцүү те, сурсны дараа мэдсэн зүйлээрээ амьдралд одоо мдээгүй зовлон хэцүү, мэдсний одоо зовлон гэдэг зүйл дахиад илүү сурж мэдэх энэ одоо зүйл гэдэг нь өөрөө илүү одоо мдээгүй хүмүүсээс илүү амар гэдэг учраас одоо нэг жоохон хүн ингээд одоо юу гэдэг те, гуйгаад байгаа юм шиг ингээд нэг тиймэрхүү. За ер нь бүгдөө нийт дээр нь ярихад ажил карьерийн тал дээр ерөнхийдөө жоохон нэг юм шантарсан, одоо жоохон ядарсан те, ингээд нэг тиймэрхүү байдалтай байгаад байна. Тэгэхээр ингээд зарим үед нэг юм хитрхи бусдыг гуйсан биш те, тэгчээч ингэчээч те, одоо юу гэдэг юм, тэрийг надад хийгээд өчүүл яаж вэ, бусдад ингээд гэхээсээ одоо санаа зовоод ч юм уу те, одоо бусдаас одоо тусламж гуйхаасаа битгий санаа зовоорой. Зарим үед ч гэсэн ингээд те, одоо өнөөдөр та нэг хүнээс тусламж гуйж хахад ирээдүйд тэр хүн танаас тусламж гуйх боломжтой байхгүй юу? Тэгэхээр өөрийн нэг зүйл гэж хизээж байхгүй. Тэгэхээр ингээд өнөөдөр та ингээд хүнээс тусламж гуйх боломжтой болсон байвч ингээд тусламж гуйчвал тэгчих юм болов, ингэчих юм болов ч юм уу те. Одоо 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө нэлийн гэр бүл ч юм уу те, хосын харилцаа байсан ч гэсэн нэг тийм амар асуудалтай бол харагдахгүй байна. За яг сингл байгаа хүмүүс нь бол угаасаа хүсэн хүлээсэн хүнтэйгээ суун, сайхан хайртай учрна, гэр бүлтэй болно. Гэр бүлтэй хүмүүс мань бол гэр бүл нь бол тогтсон тайван байгаа боловч яг ажил дээр бол нэлээд стресстэй байгаа харагдчихээн. Тэгэхээр ингээд энэ бол хэсэг хугацааны зүйл. Тэгээд одоо байгаа одоо нэг зүйлийг ингээд сураад хичээгээд ингээд явж ангууд яг нэг дадал нь буруу шимс санагдаад байвал дадлаа бас жоохон өөрчлөөд үзээрэй. Та ингээд ерөөхдөө хүссэн зүйлээ авнаа. Одоо юу гэдэг те. За би энэ ажил дээр одоо энийг л маш сайн хийж сураад тэрний дараа одоо миний дараагийн одоо те сонголт, дараагийн хүсэл зорилго, одоо миний цаашдын зорилго юм байх болно. Хүссэн зүйлдээ хүрнэ. Тэгэхээр ажил карьерийн тал дээр ингээд хитрхи их стресстэй бас зарим нэг одоо үдчихэж байгаа хүмүүс дээр нь яг одоогийн хийж байгаа ажил дээрээс нь дахиад эсвэл энэ ажилтаа давхардуулж хийх ажил юм уу, эсвэл одоогийн хийх ажил дээрээс нь өөр одоо танд ажлын шинэ санал гарч ирсэн юм шиг байна. Тэгээд энэ хийх ажлын шинэ санаан дээр та нэлээд эргэлзэж байна. За одоо алийг нь сонгол зүг бэ? Би энэ дээр яг шинэ хөзөр дэлгэрүүлж харж өгөх хэрэгтэй юм байна. Яг энэ дээр таарсан хүн байвал одоо би бичлэгийнхаа төгсгөл дэлгэрүүлээд хараад өгье. За 2 сонголтын гол гаццсан те. Иймэрхүү мэдрэмжтэй юм байвал 2-ын төгсгөл цансаарай. За угаасаа л гэхдээ энэ одоо 2 дугаар бүлгийг харахад ер нь хайр сэтгэл ярихгүй байхаас өөр аргагүй байна. Сайхан гэр бүл хүссэн зүйлтэй тий, сайхан гэр бүлийг одоо цогцлоох гэж явж байгаа эцэг их гэр бүл одоо юу гэдэг тий, мөнгө санхүү, ажил карьераа бүгдийг нь сайхан тэнцүү байлгах гадал их л одоо маш их хичээж дээ тий. Эхнэрэнж дээр, нөхрөнж дээр айл нь амьдралын тул айгүй сайхан тэмцдэг тийм төрлийн хүмүүс байгаад байна. Тэгэхээр ингээд ер нь аль жоохон хөдөлгөөн хий гэдэг нь магадгүй одоо амар тайван одоо яг сайхан гэр бүлээ олцсон тий. Ажлаасаа олж стресстэй байгаа хүмүүс бол толгой үзүүртэй уялдаж орж ирэхэд хостоогоо нийлээд гоё хөдөлгөөн хий тий, гоё байнгын нэг дадалтай болвол зүгээр юм шүү гэсэн тэр бас айгуугай сэтгэл санааг илүү тайвшруулж өгдөг
хүн одоо яг өглөө ажилдаа гараад орой гэртээ ирээл ч юм уу те хаяада нэг яг хөвссөн хоёлаа нэг хийдэг нэг юмтай уулзаад болцоонд гарахаараа нэг л хийдэг юмтай байгаад байдаг бол энэ удаадаа арай нэг хамтдаа хийдэг юм аа нэг өөрчлөлт үзүүл те арай нэг хөдөлгөөн хийгээд одоо юу гэдэг те сайхан уран дулаан цаг ирсэн байгаатай холбогдуулан оройдоогаараа хамтдаа сайхан алхахдаг ч юм уу сайхан ууланд гардаг ч юм уу сайхан одоо усны урсгал дагаад одоо голын ирэг дээр очиод алхахдаг ч юм уу те ямар нэгэн байдлаар би чиний талд шүү те одоогийн байдлаар байгаа ажлын стресс элдв амьдын юм чинь төрхөн зур мартагдуулж өгнө. Тэгээд төр зур мартаад стрессээ төр зур мартсны дараа хөдөлгөөн хийгээд илүү эрч хүчтэй болсны дараа бодоход одоо байгаа төр зургийн энэ ажлын стресс үзэж байгаа ерөнхийдөө багасаа гарлаад тэгээд дараагийн гарц гаргалгаа алхмуудаа олоод ер нь нэлээд цаашаа амжилттай ахиж яваад тэгээд дахин зөндөө боломжууд гарч ирэхээр байна. Тэгэхээр ингээд хэсэг хугацааны зүйлд бити санаа зовоо. Тэгэхээр ингээд заавал одоо юу гэдэг нэг хитрхи ингээд одоо амьдрал чинь хүний амьдрал гэдэг чинь байнгын хэцүү зовлонтой одоо тий заавал нэг ингээд өглөө болол нэг л юм за энэ мань болчлаа одоо тэгтээ тэр л хэрэгтэй байна гэх ингээл байнгын юмд хитрхи бити төгшөд санаа зовж тийм амьдраа хаяаж гисэн ингээ за би нэрээ чадсан одоо би болсон гэд тэр чинь ингээд яг хойшоо суух биш шүү дээ зүгээр л нэг өдөр ч юм уу нэг өдрийг өөртөө нэг хөдөлгөөн хийгээд би одоо нэг тий ганц өдрийг өөртөө гоё амарч тий гоё одоо хөдөлгөөн хийж тэгээ зугаалж өнгөрөх одоо юу тийм одоо надад ирэх нь байна гэ өөртөө тэр ирэхээ өг тий яг юм завгүй бүр ингээл тэр их за би ямар амард юм бэ энэ та нэрээ овоосыг ажилтаа авах гэсэн нэрээ тэрэн ч тэгэж болохгүй энэ нь ч ингэж болохгүй гэл ингээл хитрхи бити тэгэж өөрийгөө махлаарэ. Тэгэхээр ингээд хөдөлгөөн гэдэг одоо толгой зөртэй минь ингэж холбогдож гин гэж бодож байна. За тэгээд хоёр сонголтын голд гацсан байгаа мэдрэмжтэй байгаа хүмүүсийнхаа одоо нэмэлтээр би хүзэр тавиад хараад үгүй. Хэрвээ та одоо ажил карьерийн тал дээр шинэ одоо байгаа ажил дээрээс дахиад шинэ зүйл хийх гэж байгаа бол магадгүй одоо байгаа ажлаа солих гэж байгаа тийм сонголтын дунд ирсэн бол танд одоо тий ямар хуу байвал болох боломжтой гэдгийг хүзрөөр хараад үгүй. Тэгээ хүзэр холж байгаа хэсгийг хэдэн секунд гүйлгээд хараарай. За ерөөхдөө ойлгомжтой. Иймэрхүү байна. Мэдээж таны одоо ямар нэгэн мэдлэгийн ч юм уу хүчин чармаал одоо юмд гарах сэтгэл бол мэдээж хязгааргүй энэ бол одоо хязгааргүй зүйл. Тэгэхээр та ингээ юу хүссэн түүндээ хүрч чадна. Гэхдээ та ингээд ямар нэгэн зүйл хүрэхэд бол дахиад л одоо тий хүнээс одоо юм гуйна гэдэг нь тий одоо мөнгө гуйх биш тий заавал амар ингээд байнгын гуйгаад байдаг хүнийг л энэ нэг юм дандаа л хүн юмнаас хүн гуйж явдаг хүн гэж хэлнэ үү гэхээс үнэхээр нэгэн шаардлагатай үед бусдаас тусламж хүснэ гэдэг бол байж болох шүү. Дараа та боломжтой болох үедээ танд одоо тий тэгэхээр тус нэмэр болсон хүнийг мартахгүй баярлуулахад л энэ өөрөө эргэх холбоотой зүйл учраас бусдаас юм гуйх гэдэг л бити ерөөсөө санаа зовоорой заяа. Энэ бол
хэцүү зүйл биш шүү. Тэгээд та өөрөө дотор одоо хэсэг тунгааж бодоод одоо гадаад орчноос хэсэгхэн зурх одоо ажлын стресс тэр зүйлүүдэд чөлөөсний дараа өөрөө угаасаа сонголтоо хийн. Тэгээд таны ямар сонголт хийсэн тэр сонголт нь таныг ялалтанд авчирнаа гэж байна. Тэгэхээр одоо байгаа ажил дээрээ нэмэлт одоо дахиад хэд хэдэн давхар ажил хийх одоо хүсэл эрмэлзэл байна. Гэтэ би яанаа чадахгүй бол одоо би энийг ингэхгүй байгаа юм байж гэж бодож байвал таны одоо чадвар юу чи хязгааргүй шүү. Тэгэхээр та олж чадна. Тэгээ одоо байгаа ажил чинь магадгүй үнэхээр таалагдахгүй, үнэхээр биш юм шиг санагдаад, үнэхээр ингээд тэрнээс хүнээс ч юм асуугаад хэцүү ч юм одоо нэг хүмүүсийн харилцааны тал дээр хэцүү байгаа, эсвэл нэгэн хэвийн урсгалаараа хийгээд лээдэг болохгүй байгаа мэдрэмж аваад байвал шинэ ажлын санал одоо шинэ санал ээж чи өөрөө мэдээж боломжгүй онцгүй замыг хизээж заадаггүй. Тэгэхээр ингээд шинэ боломж руу илүү тэмүүлсэн байсан ч та ялалтанд хүрэх шүү. Одоо хуучин ажлынхаа эсвэл дадлыг өөрчлөөд явсан ч аль ч зам таны амжилтанд хүрэх болно. Тэгэхээр өөрийгөө одоо ерөөсөө амжилттай байгаагаар мэдрээрэй. Ямар ч үед, ямар ч нөхцөл боломжинд, ямар ч үед таны одоо энэ хоёр сонголтын хүртэл хязгааргүй байгаатай таны амьдрал байнгын сонголт гарч ирнэ. Тэгэхээр ингээд таны ямар ч хийсэн бүх сонголт чинь зөв шүү. Таны одоо хийсэн сонголт болгон зөв хийсэн сонголт болгох чинь танд ялалт авчирна гэдгийг санаарай гэж хэлж байна. Тэгэхээр ингээд хоёр дээр минь бас нэг хэтэрхий их бүр амар юм асуудалтай биш зүйлийг хэтэрхий асуудал болгож хараад байгаа юм биш үсттэй гэж харагдаж байгаа шүү. За хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүс маань бүлгийн таалагдсан бол шар өнгөтэй ямар ч хамаагүй эможи коммент хэсэг дээр үлдээгээрэй. Тэгээд би маш их баярлах болно шүү. Тэгээд уншлагаа сонссон баярлаа. Баяртай бүгдөөнд нь амжилт хүсье. За 3 дахь бүлгийнхаа уншлагад оръё. За 3 дахь бүлгийн руу тэмдэг. 3 дахь бүлгийн үзүүр. За 3 дахь бүлгийн руу мань өөрөө энэ бол аяллалын руу байгаа. За одоо тэглэхгүй яах вэ те? Одоо жинхэнэ ажил сугаалганы үе ирсэн байна. Одоо аяллаас ирчин нэрийг ав гэж нөгөө сахиусуудын танд яг юу гэж зөвлөсөн байна вэ гэдгийг харъя. Энэ яг аялал сугаалга байна уу? Амьдралын аялал байна уу? Юуны аялал вэ гэдгийг өдрнүүдээсээ харъя. Өдрөө хайлаад бэлдсэн байгаа. За ганцаараа ер нь нэлээд удаан явж байгаа хүмүүс байгаа бол ганцаараа ер нь нэлээд олон шийдвэрүүдийг гаргаад тэгээ одоо жоохон ганцаараа байхаас жоохон таныг бол ингээд сахиуснууд чинь хамгаалж харж үгээ одоо танд ингээд хүрэх гэдэг та ерөөсөө ингээд амийг нь барьчаад байна л та. Одоо за би өөрөө мэдэж байна гэж юм уу те. Тань ингээд тохио өгөөд за битгий гэхээр ерөөсөө сахиусныхаа ерөөсөө одоо нэг танд өгөх гэж байгаа одоо зөвлөгөөнүүдийг ерөөс сонсохгүй тэгээд зарим үед болохоор ингээд яг бүр
нэг амар нэг шаардлагатай биш үед яг тэр хүм одоо сахиуснуудаасаа тэгээ яг нэг юм үг хүсэж юм. За би одоо ингээ аль вэ? Аль нь юм болоо, яах юм болоо, их юм болоо гэд. Одоо ер нь ганц би жоохон нэлээд удаан явсан төрлийн хүмүүс одоо 3 дугаар бүлгийг дийлэнх нь сонсож байгаа юм шиг байна. Магадгүй хостой байсан ч гэсэн ганцаараа хэтэрхийх зүтгэдэг, ганцаараа хэтэрхийх одоо амьдралын төлөө хэтэрхийх тэмцдэг тий. Одоо энэ амьдралын их талаад яг л ганцаараа байгаа юм шиг мэдрэмжтэйгээр яваад байна л та. Тэгэхээр ингээд зарим нэг үед одоо юу гэдэг те хэтэрхийх ингээд ганцаараа байгаад байвал одоо өөртөө одоо шинэ нэрэх боломж, шинэ нэрэх зүйлүүдийг ингээд зарим нь жоохон хэтэрхий ингээд өөрийнхөө орчноос тусгаарлаад, бусдаас тусгаарлаад иймэрхүү тэг хаяа одоо тэг болохгүй бүтггүй байгаа одоо хэцүү байгаа мэдрэмжээ өөр буруу зүйлээр сэтгэл санаагаа тайвшруулах гэдэг ч юм уу тэг. Эннийхаа дараа бүр илүү их одоо юу гэдэг нь тэг сэтгэл готролд ороод байна л та. Тэгэхээр ингээд танд одоо өгөх олон ингээд цагаан шин зам зааж өгөхгүй ингээд ийм байна, тийм байна. Тэр шүү, ингэ шүү гэдэг одоо аль болох ингээд ер нь бол ингээд хэлэх гээд байгаа зүйл нь ерөөсөө ингээд ойлгохгүйгээр жоохон өөрийнхоороо хэтэрхий зүтгэдэг төрлийн хүмүүс байгаад байгаа шүү. Яг л одоо тий. Тэгэхээр ингээд биднийг сонсооч бид нар ингээд одоо чамд тий яг шин хаалга, шин зам, шин зүйлийг ингээд зааж өгөх чинь дотор хүнээ сонсоод бидний өгж байгаа мэдрэмж дохоо тий энэ зүйлүүдийг мэдэрээ. Яг одоо авталцахгүй байгаа байхгүй юу? Авцалтахгүй тий. Яг одоо дохоо хилээд тах чинь дохоог нь сонсохгүй. Эсвэл дохоо илгээгээгүй үед нь дохоо ирүүлэхийг хүсээд тий. Яг одоо яг хоорондоо нэг одоо огцолцох хэрэгтэй байна л та. Яг дохоог мэдэрч эхлэх үед одоо яг одоо мэдрэх одоо тэр үед одоо мэдрэх үе гэдэг нь та маш юм тайван, амгалан тий яг одоо би өстө болох байгаад байна. Би л ганцаараа энийг хийгээд энэ бухимдсан үедээ биш. Айгүй тийм сайхан тайван нэг юм амар амгалан байж авах үедээ тохоогоо сонсоод үзвэл өөрийгөө айгүй их тийм нэг юу инхрийлж хайрлаж явах та тий одоо өснөр гар арьсаа арчилж явах та ч юм уу усанд ороод за боли айгуугаа шүдэ угааж явах та ч юм уу яг нэг юм шүдэ угааж явах та шүд угаахыг л бодох хэрэгтэй. Үсээ самнаж явах та яг үснийхаа тухай ч юм уу тий эсвэл ингээд шал өөрөө мата за гэс урдхан шүдэ угаагаараа байл өсмөс за гэл ингээл нэг иймэрхүү тий одоо би л хийхгүй бол ингээд болдгоо би л одоо ингэхгүй бол болтгоо би ч одоо мата гэ ингэж ерөөсөө битгий тий тэгэл за одоо ингээл зарим нэг ингээл би болохгүй бол хүмүүнтэй жоохон муудалц тэгэл угаасаа ингээд бит ганцаараа шүдэр ингэчтэй юм гэж битгий юм байгаараа бусдтай ярилц хин нэгэндээ ойр тойрныхоо хүнтэй тий одоо гэр бүлтэй байгаа тэтэрхий ганцаараа бүх зүйлийг нуруунд дээр аваад яваад байгаа мэдрэмжтэй байгаад байх юм бол гэр бүлийнхаа хүнтэй ярил тэр хүн чанд танд одоо маш их тий одоо маш сайхан зөвлөгөө өгөөд маш тийм сайхан гэтээ заавал юм хүн сэдв биш айгуугаа тийм хөнгөн яг хүүхэд шиг айгуугаа юм энгийн нэг юм тэ энгийн тийм симпл яриа өрнүүлмээр байгаа байхгүй юу одоо ингээл нэг юм хүүхэд шиг тэ нэг амьдралын стрессэнд цанаа ажиллаж гэсэн гэдэг биш яг нэг за байж байгаарэ за энэ минь ингээ миний хажууд байна гэсэн тэ чи минь одоо юу бод санаж ийн яаж ийн тэ тэр үед хоёлаа айгүй тийм тэгж боддог байж үлээ ийм жаргалтай үе байсан анх танилцсан мөчүүдээ гоё мэдрэмж төрүүлдэг зүйлүүдээ ч юм уу те энэ зүйлүүдээ хоорондоо те ярилцаад үзээрэй тэгэх юм бол танд
магадгүй тэрний дараагаас одоо яг тохоог нь та яг илүү айгүй сайн мэдэрч чадах болно. Тэгээд тэрний дараа таны амьдрал айгүй тийм сайхан шин хаалгах, нэгдэж, шин боломж, шин зүйлүүд гарч ирэх болно. Тэгээд сахиуснуудаа услаарай гэж байна. Усалж ундаалах хэрэгтэй байна. Ямар ч аргаар усалж ундаалж болж байна те. Тэгэхээр сахиуснууд нь жоохон цангасан байна. Тэгэхээр ингээд сахиуснуудаа жоохон усалж ундаалаарай. Ер нь өөрийгөө хитрхи их ганцаархнаа одоо те сингл хүмүүс байсан, хостой хүмүүс байсан ч өөрийгөө хитрхи их ганцаархнаа бүх зүйлийн төлөө яваад байна гэд хитрхи тэрэндээ их шаналаад байна. Яг үнийг хэлэхэд хүн болгон те би л хийгээд энийг хийхгүй гэдэг биш. Яг үндэ чи хэний төлөө амьдарч байгаа? Яг үндэ чи өөрийнхөө төлөө л амьдарч байгаа. Чи хин нэг нь юм хийж өгч байгаа ерөөсөө биш. Тэгэхээр ингээд одоо хийж бүтээж байгаа явж байгаа зүйлээ би уусаа ганцаараа энийг босгоцсон гэдэг биш аахгүй юу да. Хүн нөгөө ганц мод айл болохгүй, ганц хүн одоо айл болохгүй гэдэг шиг ажил амьдрал дээр аль дээр нь ч гэсэн та ганцаархнаа зүтгээд байдаг эцсийн одоо үр дүн одоо тий бусадтай нийлж зүтгэснээс илүү баг үр шимтэй байх болно. Тэгэхээр айгуу тийм сайхан ярилцаад тэгээ өөрийгөө хитрхи ганцаараа хийгээд л байна. Ганцаараа гэдэг энэ бодлоосоо салаад сахиуснууд танд өгөх гэж байгаа одоо юу зүүн савин зүйлийг ингээд мэдрэх хэрэгтэй байгаад байна. Тэгээ сахиуснуудаа жоохон услах хэрэгтэй байгаад байна. Танаас жоохон юм хүсэж байна. Тэгэхээр хүссэн зүйлээрээ юугаарч те усалж ундаалаарай гэдэг иймэрхүү зөвлөгөө өгч байна. За тэгээд би энэ дээр нэмэлт үзэр авахаа боллоо. Тэгээд энэ үнэхээр ингээд үнэхээр таарч байвал та яг одоо хитрхи би гэсэн одоо тэр үзлээсээ жоохон салаарай гэж зөвлөгөө өгье. Тэгээд 3 дугаар бүлэг маань таарсан бол цэнхэр өнгийн эможи үлдээгээрээ юуны ч эможи байж болно. Тэгээ амьдрал бол аялал тэ ганцаараа явахад ямар байх вэ? Олоолаа явахад ямар байх вэ? Тэ энэ бол амьдралын аялал тэ. Амьдралын аялал гэдэг үгнээс л ер нь харахаар юм байна. Тэгэхээр ингээд амьдрал бол тэр жигтэй аялал байнгын л ганцаараа зүтгээд байдаг зүйл ерөөсөө биш хамтдаа бид гэдэг шүү. Тэгэхээр ингээд тийм болохоор яг тэрийг ойлгосон цагт шинэ хаалга нэгдэн, шинэ боломжууд гарч ирнэ. За нэг иймэрхүү байна. Тэгээд урилгыг маань сонссонд баярлалаа. Баяртай.